기 십상에다 гэдэг нөхцөлийг хамт үзье. Нөхцөлийн хувьд бичгийн хэллэгт өргөн хэрэглэх бөгөөд үйл үгийн араас холбогдсон тухайн үйл явдал өрнөх магадлалтай, их магадлалтай, ахин тодорхой, ахин ойлгомжтой, баараггүй гэх утгыг илэрхийлдэг нөхцөл байна. За тэгвэл бүгдээ үйл үгийн араас хэрхэн орж иж байгааг хүсэлтээр дамжуулж харъя. Их шиг гиблийн зарчим үйлчилдэггүй учраас 기 십상에다 гэж орж ирсэн байгаа. 피가 오다 버러өх, орож өг다, хөлдөж өгөх, тачида гэмтэх гэсэн байна. За тэгвэл 피가 오기 십상이다 버러өхн데 бороо орох нь ойлгомжтой, бороо орох нь орж магадгүй маа гэсэн санааг илэрхийлж байна. Орож өгөх шивсангида хөлдөж өгөх нь тодорхой. Тачигийн шивсангида гимтэх магадлалтай гэх мэтлэнгээр орж ирдэг байна. За тэгвэл өгүүлбэр донд хэрхэн орж ирдэг хамт харцгаая. За өгүүлбэр донд 하늘이 흐린 것을 보니 비가 오기 십상이다. тэнгэр бүрхийг байхыг үзвэл бороо орохн데 гэсэн байна. Орох нь тодорхой, орох магадлалтай гэж. 공부를 하지 않으면 시험에 떨어지기 십상이다. хичээлээ хийхгүй бол шалгалтандаа унах нь ойлгомжтой гэсэн байна. дараагийн үйлдэл нь 그렇게 게으름을 피운다면 실패하기 십상이다. тэгж их залхуурах юм бол амжилт олохгүй нь тодорхой гэсэн байна. За дараагийн үйлдэл нь 말을 잘못했다가는 망신하기 십상이다. буруу ярьж байгаад баларах магадлалтай юм аа гэж байна. За тэгэхээр энэ нэг баларах сүрэх гэдэг утгаар орж ирж байгаа. 망신 하다 гэдэг нь холбогдоод 망신하기 십상이다. баларх нь магадлалтай. 여기서 기다리다가는 얼어죽기 십상이다. энд хүлээгээд байвал хөлдөж өгөх нь гарцаагүй гэсэн байна. За тэгвэл сүүлийн өгүүлбэрийг харъя бүгдээрээ. 먹구름이 낀 것을 보니 비가 보기 십상이다. харуул хуралдаж байгааг харуул бороо орох нь тодорхой гэсэн байна. Энэ мэтлэнгээр 기 십상이다 гэдэг нөхцөлийг ашигладаг байгаа. Та бүхэн тэгэхээр 기 십상이다 гэдгийг ойлгох учраас эдгээр нөхцлүүдийг нэг удаа давтаж уншаад орчуулад үзээрэй. За дагаад уншаарай. 경험자의 말을 안 들으면 실패하기 십상이다. 경험자의 말을 안 들으면 실패하기 십상이다. 안전모를 안 쓰고 오토바이를 타면은 그거 다치기 십상이다. 안전모를 안 쓰고 오토바이를 타면은 그거 다치기 십상이다. 자, 동일한 것을 조심하지 않으면 병나기 십상이다. гэмшин эдгээр өгүүлбэрүүд та бүхэн үдсэн нөхцөлийнхаадагаа орчуулад үзээрэй. Манай төвд Монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн Солонгос хэлний бүх шатны ном сургагчдыг боловсруулан гаргаж, мэргэжлийн төвшөнд Солонгос хэлний анхан шатнаас эхлээд Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон Солонгос багштайгаар байнга эсэл даван суралт явуулж байна. Манай төвийн багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол хүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ үргэлжлэнд Солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг. Солонгос Монгол багштай найрсаг тав тухтай ном болон дагалдах CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор POP-ын 4-р төсөнд тэнцвүүлж байсан гэх хичээлийн бас цагаараа нэмэлтээр ирж хичээлэх боломжийг олгодог байгаа. Хилээ сенсор сэтгэлэг хангахыг хүсэж байна. Солонгос хэлнийхээ мэдлийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэнг зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай бол баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төвд хүрэлцээр суралцаарай. Та бүхэн Солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц Солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриатаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар хоолны автобусны буудлын баруун талд байрлах Британий эзэнгийн баруун хойд талд Могулская офисны 5 дугаар давхарт 505 506 дугаар өнд байрлаж байна. Манай утас 9664 9939 8994 9939 даяагуудаа залгаарай. Та бүхэн орчуулсан байхаа гэж найдаж байна. бүгд хамтаа зөв харилцаг харъя. 경험자의 말을 안 들으면 실패하기 십상이다. туршлагатай хүний үгийг сонсохгүй бол бүтлгүүтэх нь ойлгомжтой маа гэсэн байна. Тэгээ бидний нөгөө нэг 실패하다 мэд бүтлгүүтэх болохгүй байх гэсэн санааг илэрхийлдэг шүү дээ. Тэгээд 기 십상이다 буюу бүтлгүүтэх нь ойлгомжтой. 안전모를 안 쓰고 오토바이를 타면은 그거 다치기 십상이다. хамгаалалтын малгай өмсөхгүй мотоцикл унах юм бол хүнд бэртэх магадлалтай гэх мэтлэнгээр орж ирж байна. За түүний дараагийн хэлбэр 조심하지 않으면 병나기 십상이다. болгоомжлохгүй бол өвдөх магадлалтай гэх мэтлэнгээр орж ирсэн байна шүү дээ. Ийхүү
гişipsangeda гэдэг нөхцөлийг ашиглаж бодгийг та бүхэн сурсан байна. Тэгэхээр өнөөдрийн үтсэн нөхцлүүдийг та бүхэн ойлгосон байх гэж найдаж байна. Хэрвээ та бүхэн Солонгослын мэдлэгээ илүү их сайжруулахыг хүсвэл Facebook-оор дамжиж ороод Солонгослыг хамтаа суулцгаа гэсэн Facebook пэйж болон групп руу нэгдэж орж ирээрэй. Тэгээд дараагийн хичээл хүртэл түр баяртай.